Эмч сувилагч нарын цалинг нэмэх болохоор мөнгөгүйгээд буруу хараа суучдагч арилжааны банкнуудыг мөнгөжүүлнэ гэхээр 5-600 тэрбумаар нь мөнгө гаргая гэд соотлцоо дундаг сайд дарга нар их зовж байгаа бололтой. Сангийн сайдын жиргэнээс харуул зөвхөн энэ 6 дугаар сард гэгтэл 750 тэрбум төгрөгийн өр дарах ёстой юм гин. Үүнээс 620 тэрбум нь үндсэн төлбөр, 130 тэрбум нь зээлийн хүү юм байна. Аргаа барсан сангийн сайдтан энэ бүхнийг дурдаад үнэхээр хатуу байна шүү. 700 км автозам, 320 км төмөр зам, 500 сургууль цэцэрлэг барих мөнгө гэд бодохоор л хэмээн тунчиг харамсан шогширчээ. Уг нь энэ ардчилсан намын тавьсан өр шин. Ардчилсан намынхны наргиж найрлаж урсгасан мөнгө. Уг нь энэ мөнгнүүдийг төлөхгүй байх 100% боломж Монгол ардын намд байгаа. Учир нь энийх өр ширийг ямар шүү замаар босгосныг бүгд мэдэж байгаа. Зөвхөн Батүлийн багийг барьж хорой шалгахтал энийх мөнгө гараад ирнэ. Жил гаруй өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсээр дэлгэгдсэн баримтуудыг ухаж гаргаад үзэхдээ авилгатай тэмцэх газарт хийх юм мөн ч их олдон доо. Энэ тухай өнгөрсөн онд манай хөтөлбөрч бас дурдж л байсан. Дааж авилгатай тэмцэх газар авилгын хэргийг ямар тоож мөрдөхөш. Ингээд ардчилсан нам засаглаж байх үеийн автозамын лойрын схем гэж ямар юм байсныг ахин их сануулъя. За юутай ч гэсэн автозамаас мөнгө идэх технологи гэж нэг юм бий. Та бүхэн тайлбарлаж өгье. Юуны өмнө монголчууд өргөнөөс нь нарийсах аргаар хятад зузаанаас нь нэмэлт аргаар иддэг гэдгийг оршил болгон хэлье. Түүнээс гадна зориуд удааж байгаад мөнгө нэмүүлж авдаг. Өөрийн талын компаниараа хямд үн санал болгуулан тендерт ялуулж аваад сүүлд нь ахин мөнгө нэмж авах замаар иддэг аргыг ардчилсан нам засаглаж авах үед маш их өргөн дэлгэр ашиглажээ. Атар өргөгийн уул зураас Яарамгийн гүр хүртэлх 1 км замыг анх 440 сая төгрөгөөр барина хэмээн гэрээ байгуулсан хэрнээ зураг төсөл хийгсний дараа 1 тэрбум 895 сая болгон нэмэгдүүлж анхны гэрээнээс 4 дахин өсгөж мөнгийг нь авчээ. Мөн 3-4 дэх хорооллын эцсийн уулзуурын өргөтгөлийг Public Road компани нийтдээ 300 саяар хийнэ хэмээн тендер шалгарсан авч мөн л явцын дунд өртгөө нэмэн 1 тэрбум 300 сая төгрөг болгон өсгөж мөнгө авсан байна. За энэ бол анхлан хуурамч гэрээ байгуулж явцын дунд мөнгөө 4-5 дахин нэмж авдгийн баримт нотлогоо юм. Товчхондоо ардчилсан намыг засаг барьж байх үед Чингис самурай бондын мөнгийг эргэн төлөгдөх боломжгүй автозам руу бөөнөр хийсэн шалтгаан нь энэ бөгөөд Эдгар Лойрийнхаа явцад дандаа анхны үнийг нь 4-5 дахин өсгөж өргөцсөн байгаа нь захаасаа аван эдэрч байгаа л. За ердөө энэ хэдхэн эргийг шалгаад үзэхдээ одоо тэр сар бүр төлөөд байгаа 700-аас 800 тэрбум төгрөгөө бараг 70-80% багасгах боломжтой харагдана. Гэвч авилгатай тэмцэх газар энэ хэрэг авч хэлцэхгүй л байхад да. За авилгатай тэмцэх газарт бид нар өгсөн өргөлүүдийг хянаж үзлээ. Өнөөдрийн байдлаар шийдвэрлсэн нэг шилжиж шан гомдол байсангүй. Бид одоо энэ олон нийтийн зүйл байгууллагад 8 сар болох хугацаанд нэг ширхэг авилгалчийг таслан зогсоогоод авилгыг илрүүлээд ялын өгсөн ийм одоо асуудыг шийдэж чадаагүй нь маш их харамсалтай байна. Маш их харамсалтай байна. Харин эсвэргээрээ авилгыг илчилдэг, гэрчилдэг, мэдээлдэг улсууд ялагдагчаар татагдаж ирсэн маш их том дарамтанд орж байгаа. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар авчираад гэр орон үр хүүхэд бүх данс даваагийн нүртэл байцааж ингэж мэдүүлэг авдаг болсон. Ийм ноцтой зүйлүүд гарч ирж байгаа учраас Монголын ард түмэн авилга бол хөгжиж буй орнуудын номер 1 дайсан гэж олон улсад тодорхойлогдчиход байгаа учраас Монгол улс номер 1 дайсан болсон авилгатайгаа тэмцэхэд авилгатай тэмцэх газрын дарга өөрөө хугацаанд дууссан учраас буцах хүнд үнэ тугал нийлэх хамаагүй гэдэг зарчмын дор авилгалчдын талд ажиллаж шүү.